За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Тарифын дайн маань эдийн засгийн дайн болж хувирж шиг байна. За юу болсон бэ гэж. Өчигдөр шөнө Америкийн нэгдсэн улсын цагаан ордноос мэдээлэл хийсэн байна. За энэ бичлэг нь явж байна өчигдөр. За энэ юу ярьсан юм бэ те? Америкийн нэгдсэн улс Хятадаас орж ирж буй бараа нь 245% тариф оногдууллаа гэдэг мэдээлэл. Одоо нэг ийм л юм болоод байна л та. Хятад тариф тавилаа, Америк тэрийг нь давуулж тавив. Америк тавилаа, тэрийг нь Хятад дахиад явуулна. Иймэрхүү зүйл тогтол. За одоогоор бол те Америкийн нэгдсэн улсын тариф 245%, Хятадын тариф 125% тариф оногдож байгаа шүү. Тэгэхээр энэ яг юу хэлээд байна гэхээр энэ хоёр ер нь худалдаа их сонирхол байгаа мó гэдэг зүйлийг харна. Гэхдээ бодоод үзэл дээ. Би нэг гутал Хятадын нэг үйлдвэрлэгч. Гутлаа за те нэг 1000 оноор зардаг байлаа гэж бодоход Америк руу те зарах болсон чинь би энэ дээрээ 140-50 тариф оногдуулаад баг 2000 оноор зарв. Америк иргэд авахгүй. Хятадын компани энийгээ ч зарах гэж зарч чадахгүй гэдэг мэднэ. Тэгвэл ерөөсөө Америк руу зархаа болчих гэдэг энэ хандлага бол гарч ирэх чинь. Ер нь бол худалдаа баг хийхдэггүй хэмжээнд нь энэ хоёр тулгаж ийн гэсэн үг байна. Тэг яагаад ийм хийж байгаа юм бэ те? За юу болсон бэ гэхээр өчигдөр Хятадын засгийн газраас Boeing гэдэг компанийг хоригдсан. Юу вэ гэхээр Boeing-оос дисконт авахгүй, дээрэс нь дисконттой холбоотой тоног төхөөрөмж эд анги ерөөсөө авахгүй гэдэг шийдвэр гаргаж байна. За энэ ямар аюул үүсгэх юм? Нэгдэж Хятадын зах зээл дээр 1.5 тэрбумын хохирол очно. Шалтгаан яг нь эд ангийн хомсдолд орох чинь Хятадын компани. Гэтэл энийг орлох компани яг байгаа юу гэд ингээд судлахаар бас яг тийм нөгөө аюулгүй байдал гэдэг талаас жоох эргэлзээтэй. За мэдээж бол Airbus гэдэг нөгөө Европын компани бол хүчтүүч орж ирэх байх. Тэгээд дотоорын Kodak билүү тийм Comac ч билүү компани орж ирэх юм нэлээд хүчтэй эзлэх байр суурьтай харагдаж байгаа. Харин Boeing-ийн хувьд аваад үзэх юм бол Boeing-ийн хувьд бол хамгийн хоёр том зах зээл үүдэг. Нэг нь Америкийн нэгдсэн улс, хоёр дахь нь Хятад байдаг. Тэгэхээр нэгсэн Хятадын зах зээлээ 100% алдчихна гэсэн үг. Ингэснээрээ Boeing-ийн одоо юу гэдэг ашиг орлого буурна, дээрээс нь ажлын байрны цомгтголд орж Boeing санхүүгийн хувьд бол бэрхшээлд орно. Энэ нэргээд хэн тохиролтой? Америк иргэд л тохиролтой болж байна. Нэгсэнд энэ хоёрын эдийн засгийн дайн маань иргэдэд бол маш ихээр нөлөөлж байна. Ганц Америкч биш Хятад адилхан нөлөөлж эхэлж байна. Америкийн бараа экспортлог улсууд бол толгоогоо маажж байна. Америкийн компаниуд ч гэсэн толгоогоо маажих магадaltaй орж ирж байна. Тэгэхээр дайн яаж үргэлжилж байна гэхээр ерөөхдөө аж ахуйн нэгжүүд рүү орж эхэлж байна. За худалдааны тарифын дайн эхлэх үед Хятад ямар харга хэмжээ авч ирсэн бэ гэхээр газрын ховор металлын экспортыг зогсоосон Америк руу. Дараа нөгөө хосолмол бүтээгдэхүүн гэж ярьдаг тийм. Нөгөө цэргийн зорилт дээр ашиглаж болдог энгийн юугаар ч ашиглаж болдог бүтээгдэхүүнүүдийг экспортлдог компаниуд дээр ямар ч байсан 15 компани дээр хориг тавьсан байж байгаа. Хятад улс. За тэгвэл дараагийн 7 хоногт Хятад юу хийсэн бэ гэхээр Хятад иргэдийг Америк руу аялахыг жоохон хориглох янзтай мэдгдлийг хийсэн. Хоёр дахь нь юу хийсэн бэ гэхээр Америкийн кино компаниудын киног Хятадд гаргахыг хориглох. Нэгсэндөө энийгээ тайлбарлахдаа Америкийн соёлыг Хятадд нэвтрүүлэхгүй гэдэг ийм зүйлийг гаргаж ирж байна гэсэн. За энэ тэгвэл дараагийн онилгоо юу гэж болох вэ те? За Америкийн нэгдсэн улсын хувьд бол топ компани. За технологийн хувьд бол хоёр том компани байж байна те. Apple, Microsoft хоёр. Машины салбар дээр болохоор Tesla байна, General Motors, Ford байна. За тэгээд дээрэс нь юу орж байна? Starbucks орж өргөр хэлгээний бараа. За дээрэс нь хувцсан дээр бол Nike орж ирж байна. За ундаан дээр бол мэдээж Coca-Cola, түргэн хоол дээр бол KFC, McDonald's. За тэгээд нөгөө супермаркет дээр Walmart орж ирж байна. Энэ компаниуд ерөнхийдөө Хятадд үйл ажиллагаа явуулдаг. Хятадаас нэлээд бас хамаарал үүссэн компани. Тэгэхээр энэ дээр Boeing байсан. За Boeing-ийг ингэсэн. Тэгвэл энэ 7 хоног ч юм уу дараа 7 хоног тэр 245-ын тариф дээр Хятад ямар гарах хэмжээ авах вэ гэхээр эдгээрүүдийг оролдож болно гэсэн. За жишээ нь юу гэж үзэх вэ гэхээр тэгэхээр дэргүү Хятадд өөрөөдөө Byte гэдэг тийм үү цахилгаан машинаараа ер нь бол Tesla-г төрүүлсэн. Tesla-г шууд хориглож байна.
Тэ? Теслаг манай дээр зарахыг болиуллаа гэдэг ч юм. За тэгвэл өөр яг Coca-Cola-г бид нар хэрэглэхэ боллоо. Орос юм шийдвэр гаргаж та санаж байгаагүй. 2022 онд эдийн засгийн хоригт орсны дараагаар бол Coca-Cola гараад Coca-Cola-г орлох Орос компаниуд, за McDonald's гарахад McDonald's-ыг худалдаж аваад Оросын компаниуд үлдэх ч юм уу те. Нэгсэндээ барууны соёлоос, барууны бүтээгдэхүүнүүдээс татгалзах аян өрнөөд өөрсдөө тэргээ орлуулах процесс гарч ирсэн. Тэгвэл яг энэ шиг процесс хятадд гарч иж болж байна. Юу вэ гэхээр Coca-Cola гарвал орны хятад ундаа гарч ирнэ. Тийм үү? McDonald's гарах юм бол орны хятад McDonald's орж ирнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү процессыг явагдах магадлал байна. Яг тэгэхээр 245% тариф оногдуулсан 125% тариф оногдуулсан бараа нийлэгдэхгүй. Үүнээсээ болоод аж ахуй нэгжүүд оршоод аж ахуй нэгжүүдэд ийм хоригдлуудыг хийж эхлэх юм бол хоёулаа иймэрхүү дэмжийг өртгөж чинь гэсэн. За яг энэ 245% тарифтай оногдуулж хятад G20-ийн уулзалт G20 дээр олон талт худалдааны тунхаглал гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс бусад улсуудад тавьж буй тарифын түрэмгийллийг зогсоох тунхаглал гэдэг зүйлийг саналыг оруулж ирж байна гэсэн G20 дээр. За энэ 20-ын G20-ийн уулзалтын санал дээр улсуудын саналыг харж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол улсууд хоёр талдаа болж байна. Нэг талдаа болохоор хятадыг дэмжиж байна. За дэмжиж байгаа улсууд бол мэдээж БРИКС-ийн холбоо гэж байдаг тийм. Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн улсууд бол дэмжиж байна. Төв барьж байгаа улсууд тийм. Төв барьж байгаа улсууд бол мэдээж Европын холбоо орж ирж байна. Япон орж ирж байна. За тэгээ Австрали орж ирж байна. Эдгээр улсууд орж ирж байна. За зарим нэг улсууд бол эсэргүүцэж байна. Иймэрхүү хандлага. Тэгэхээр хятад улс G20 уулзалтан дээр онаах гэж оролцож байна. Өөрийн талдаа оруулснаар. Нэгсэндээ хэдүүлээ Америкийг эсэргүүцэж яг энэ юуг бол одоо тий буруутгаад гэхдээ энийг ингэж юу гэдэг энэ тунхаглалыг дэмжсэн дэмжээгүй гэдэг нь Америкт нэг 245% тарифа буулгачих ямар ч тийм боломж бол байхгүй. Зүгээр яаж юм гэхээр хоёр талд ороод үзэх нөгөө нэг бага бүрдүүлэх энэ бодлогыг одоо суурин тавьж гин гэсэн үг байхгүй. Хэн илүү Хятадын талд орох уу, хэн илүү Америкийн талд орох уу гэдгээ үзэж байгаа бодлого гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр бол Америкч гэсэн бодлоо хэлсэн байна. Тэгээ та нар бас харж байгаа үстэй. Та нар одоо олон жил Хятадтай ийм худалдааны дайн дээр бол тийм хохирсон. Би бол тэр чинь гаргаж ирж байгаа гэдгийг санааг бол Трамп илэрхийлсэн ийм зүйл болсон. За дээрэс нь өчигдөр ийм том хурал яг уулзалт боллоо. За энэ нэг хүн байдаг. За энийг арилжааг хийдэг хүмүүс, санхүүгийн зах зээл хүмүүс хараад танина. За энэ хүн бол Jeremy Powell гэж нэг юм хүн байна. За Federal Reserve гэж байдаг тийм. Америкийн төв банкны ерөнхийлөгч Jeremy Powell. Америкийн төв банкыг та нар мэдчихэж байгаа. Ганц хувийн байгууллага. Нэгсэндээ Трампаас хамаарахгүй, засгийн газраас хамаарахгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хүн маань өчигдөр Чикагогийн эдийн засгийн клуб гэж байдаг. Тэрэн дээр бол юу хийсэн гэж байгаа. Мэдээлэл хийсэн гэж байгаа. За энэ хүн юу шийддэг юм бэ? Ер нь харин юм байсан шүү. Дэлхийн эдийн засагт нөлөөлдөг хамгийн том одоо ханшид нөлөөлдөг хүн бол энэ Америкийн төв банкны ерөнхийлөгч байдаг. За үүнийх нь одоогийн тэргүүн Jeremy Powell үг хэлэхэд зах зээл. Нэг бичлэг яваад good afternoon гэж хэлэхэд л шууд индекс ус авдаг, алдсан авдаг тийм хувьцаанууд ундаг өсдөг ийм зүйл үзүүлдэг ийм нөлөө төөн байсан бол 2024 он Трамп ерөнхийлөгч босноос хойш Jeremy Powell-ийн нөлөө арилгасан. За энэ хүн энэ бодлого юу хийдэг вэ гэхээр нэгдэж Америк нэгдсэн улсын инфляцийг бол тохируулах гэж оролцдог. Хоёр дахь бодлого нь болохоор ажлын байрыг нэмэгдүүлэх ийм бодлого дээр чиглэсэн бодлого баримталдаг. За энэ хоёр нь бол нөгөө нэг жингээ хоёр том туухар шиг л да. Юу вэ гэхээр инфляцийг барьж оролдох тусам эдийн засаг агшиж ажилгүйдэл үүсдэг. Ажилгүйдлээ өсгөх гэж эдийн засгаа дэмжих тал дээр мөнгөний нийлүүлэлтийг хийхээр нөгөө талдаа инфляц алдчихдаг ийм хэцүү бодлого байдаг. Тэгээ энийг тэнцвэржүүлж барьдаг. Тэгээ энэ хүн бол юу гэж хэлж ийн гэхээр ер нь бол Америкийн нэгдсэн улсын энэ тарифын энэ дайн ер нь дэлхийн эдийн засаг болон Америкийн эдийн засгийг удаашруулж байна гэж үзэж байна. Удаашруулж байна. Дээрээс нь ажлын байрны одоо тэгээ бууралт ажиглагдаж эхэлж байна. За 2025 оны 3 сарын тайлан инфляцийн түвшин бууралцтай гарсан ажлын байр бол жишээ нь 150 мянгаар
өссөн гэдэг ийм хэвэн үзүүлэлт ярьж байгаа боловч яг тарифын дайн бол 4 сарын 2-оос эрчимдсэн. Эннээс хойш статистик үзвэл гарч эхлээгүй байна. Тэгэхдээ ер нь зах зээл дээр харагдахад ажилгүйдэл бол өсөх магадлал маш өндөр орж ирж байгаа гэсэн. Нөгөө нэг эд ангиудын тасалбал тий борлуулалтын юунаас болоод одоо уналтаас болоод ажлын байр бол цомгтолд орох бол. За жишээ нь бид нар түр ярьсан тий Boeing гэдэг компани болол хятад нисэх онгоцоо нийлүүлж чадахгүй бол ажлын байрны хомсдол орох юм ажлын байрны цомгтол хийх магадлал маш өндөр орж ирж байна. Тэгээ Jeremy Powell бол одоогийн процесс яаж юм гэхээр тарифтай холбоотой инфляц өсөх нэ тийм үү? Нөгөө талдаа ажилгүйдэл өсөх нэ. Тэгээ энэ хоёр хоёулаа өсөж байна. Үүнийгээ болохоор сквяц өсөж байна. Ийм шинж тэмдэг 1970-аас 80 оны хооронд бол Америкийн эдийн засгт ажиглагдж байсан зүйл одоо ажиглагдаж эхэлж байна. За тэгвэл Goldman Sachs ус үүндээ хажуугаар нь юусэн бэ гэхээр дэлхийн эдийн засгийн хямрал болох магадлал 60% байна гэдэг мэдээллийг хэлж байна. Маш хэцүү зүйл дээр одоо очиж байна. Jeremy Powell-ын шийдвэр гаргал. Юу вэ гэхээр инфляцаа барьж бодлогын хүүгээ өсгөх үү эсвэл бол ажлын байраа хадгалах гэж бодлогын хүүгээ бууруулах уу гэдэг дээр ер нь бол баг толгоом ажил ингээл байж байгаа зураглалтай болцсон байгаа гэж харж байна. Ер нь бол анхааралтай ажиглана. Тэгээ нөгөө талаас бол Трамп бол Jeremy Powell бодлогын хүүгээ сулруулж аачтай би хацаатай байлдаж ах чинь гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар Jeremy Powell хариу өгөөгүй байж байна. Тэгэхээр худалдааны дайн, эдийн засгийн дайн болж хувирсан. Энэ дайн дээр Төв банк ямар бодлого баримтлах юм? За Jeremy Powell юу ярих юм? Энэ нь эргээд зах зээл дээр яаж нөлөөлөх үү гэдгийг бид ажиллагдсан. Ямар ч байсан бодит үр дүн бол индексүүд бол унж эхэлсэн байна. Америкийн доллароос унсаар алт яасан. Өсөөр өчигдөр ямар ч байсан худалдааны 245% тарифын өсөлт Jeremy Powell-ийн эдийн засгийн хандлага ерөнхийдөө бол эвгүй байгаа гэдэг үзүүлэлт нь алтны хан шиг дахин дэшээ өсгсөн ийм үйл явдал боллоо.